Өнөөдрийн үйл ажиллагаанд манай бүх багш нар хоол зөөж, сэтгэл зөөж, нерв хоол үйлдвэр хангамж хариуцдаг учраас нервыг оролцуулж байгаа. За тэгээд би өөрөө арга зүйч, сэтгэл зүйч, хоол зүйч гэсэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй нийт багш мэрэгчлэтнүүдэд та бүхний өмнө ураад авчирсан байгаа. Тэгэхээр та бүхэн манаас цэцэрлэгийн талаар асуултаа чөлөөтэй асуугаад хэдүүлээ нэг ярилцлага хэлбэрээр заавал та хэд нэг дэлгэц үзүүлээл ингээд сургалт маягтай хийхгүйгээр чөлөөтэй хэдүүлээ хэрэгцээтэй зүйлүүдээ мэдэж авах, асуух ийм одоо зорилгоор хүнд одоо хэдүүлээ уулзалт хийж байгаа. Тэгээ та бүхэн бас хүүхдээ хоолоо амссан байх. Ингээ хоолныхаа талаар манай хоол зүйч та бүхэнд өнөөдрийн хоол үйлдвэрлэлийн талаар ярьж өгнө. За би 3 дугаар цэцэрлэгийн хоол зүйч Лүвэн Жад гэх хүн байна. За өнөөдрийн хоол нь танд таалагдсан уу? Ямар хөө вэ? Амтны. За өнөөдрийн онцлог ногоо нь болохоор юуцай. Юуцайтай тутсан шүл. Энэ нь болохоор юуцай юу н дамгаалж байгаа. Юуцай нь юу сайн бэ гэхээр А, С, Д амин хэмээр баялаг. Хүүхдийн хараа болон гидсний үргэлжлэх хөдөлгөөг тэгээд дархлааг нэмэгдүүлж өгдөг ийм ногоо байгаа. За өглөөний танадлаар үлдэнтэй бав. Тэгээд жигмэг цэцэрлэгийн шүүс байсан. Тэгээд тай сайн амсагсан тийм. Энд дээр бүгдээрээ сэтгэлээр дээрээ хоолныхын талаар санал байна уу гэдгийг ингээд бичээд бүгдээрээ санаа оноо ингээд бичээрэй. Тэгээд надаас асуулт үлээвэл асууж болно. Өнөөдөр хоол зүйчтэй мэдээлэлээр хангасанд баярлалаа. Та бүхэн хоол зүйчээс асуух асуултууд байвал асууж болно одоо. Дараа нь хэдүүлээ багш нарынхаа үйл ажиллагаа сургалт руу орно. Асуулт байна уу? Асуулттай ээж аваад эндээс мик өгнө. За хоол үйлдвэрлэхдээ та бүхэн ямар стандартыг баримталдаг вэ? Тэгээд нөгөө өдөр бол хүүхдүүдэд өгдөг хоолныхоо дээжийг өдөр болгон шинжилүүлдэг үү? Яаж шинжилүүлдэг? Тэр талаар нэг мэдээлэл өгөөч. Бид нар болохоор хоол үйлдвэрлэлээр болохоор нэг юм бид цэцэг гарна. Цэцэг гарсныхаа дагуу бүгд захиалж авдаг байгаа. Стандартын дагуу гэхээр 2019 оны стандартыг мэдээж авч байгаа. Тэгээд бид болохоор хоолндоо ихлээр бид нэгдсэн цэцгээ танаас зэний уяас нэгдсэн цэцгээ гаргаж байгаа байхгүй. Нэгдсэн цэцгийн дагуу бид гаргаж байгаа. Тэрүүгээр өөрчлөлтснээр бас тодорхой хэмжээний өөрчлөлтийг хүүхдүүдэд одоо шинж тижээтэй нөгөө хам бүлэг хүнзээ төлхөө үгүй гэж өөрчлөлт хийгээд цэцгийн дагуу бид нар хоол үйлдвэрлэл явуулдаг. Тэгэхээр юунаар болохоор нөгөө баруун дэвтэн хаалцаа гаднаас авах тендер чалгарсан байна. Шалгарсан компаниас энэ байгууллагаас одоо яг авах болох юм байна гэсэн тодорхой хэмжээний энэ компаниуд төсөлж байгаа. Тиймээс энэ компаниас авах нэр манай энэ хүнс энэ компаниас авах илүү хүнс аюулгүй найдвар байна гэсэн компани сонгогдсон байгаа. Тэр нь болохоор говийн гэгээ манлын говийн гэсэн хоёроо авах байхгүй. Тэгээд авсан бүтээгдэхүүнээ бид нар шууд ирэнгуут шууд авчихдаг. Авангуудаа доор тэрийг шалгаж авна. Тэгэхээр он сар хагийн шалгаж авна. Мал үсгийн бичгийн шалгана. Тэгээд сав бодлоо бодлын шалгана. Тэгээд мэдрэх үйлдэлүүд өнөр мөнгөөр харна. Энэ үнэтэй байна уу, үнэгүй байна уу гэх хараад тэгээд дараагийн үйл ажиллагаанд бид нар тэрийг харуулж байгаа. Дараагийн үйл ажиллагаа буцаад нөгөө байх ёстой температур тасгаад нь хийж цэвэрлээд хөргөж хөдөөчөндөө ингэ хийдэг байгаа. Тэгснийхаа дараа бид нар хүнсээ авсныхаа дараа бид нар хоолоо үйлдвэрлэнэ. За хоолоо үйлдвэрлэхдээ бид бас нэг юм байдаг. Түүгийн болсон хоёрыг батгуулыг зарчим бид батгаад ингэ байдаг. Дараа тэрийг барилдаг. Түүгийн болсон хоёрыг холох юм бол бас хоолны холбоо болдог. Тэрийг бүгд хийж байгаа. Тэгээд аль болох үдийн цанд нь өглөөний цанд нь бид нар сүүж өгдөг. Сүүний тутам шиг юм уу те. Нэгсүүд юу өгдөг. Улам өгдөг. Өглөө өгөх тохиромжтой. 11-ийн цанд болохоор бид нар жимсгэн сүү бас өгдөг. Яг тэгвэл 11-ээс өгдөг нөгөө эвдэс байдас шимт хийж авахын тулд жимснээс тэгээд хүнээс авч байгаа гэсэн байхгүй. 7 хоногийн 3 өдөр сүү хөдөлгөөн буюу 60 грамм сүү хөдөлгөөн өгдөг. Тэн дээрээ давхар бид нар аль болох боломжоор юу жимс өгдөг байна. Нөгөө 2 өдөр нь болохоор цэцэрлэгийн шүүс жигмэг 2 өгдөг. Тэр нь бас л нөгөө экспертиз сайжруулах хүүхдүүд шимт хийж хоол өгдөг. Тэгээд ерөнхийдөө манайх ногооны хувьд болохоор хоолнд орж байгаа ногооны хувьд болохоор бид аль болох ногоон ургамал тэгээд аль болох тийм экспертизтэй тийм ногоо бичиж хийж өгөх ерөн зорж байгаа. Тэгээд тийм их баялаг хоол хийж зорж байгаа. Ер нь хүүхдийн одоо ингэж манай цэцэрлэг нөгөө хүүхд өдрийн хоногийн мөнгө 3000 мөнгө штэ. Хүүхд зөөчлөө бид нөгөө жимс өгч тавьчих. Жимснийх нь үнэ хэд өндөр. Тэгээд хүүхд зөөч юм бол үдмсээ дийлэхгүй өдрийн ноомноос хиччээд байгаа байхгүй юу. Тийм болохоор бид нар аль болох ингэж олон хүүхдүүдээс авах юмсан хүүхдүүдийн сайхан шинжилгээ хоол хийж гэдэг утгаараа ингэж юм ажил. Тэгээд бид нар дээж авч хийдэг байгаа. Хөвчөндөө жижигтэй сарахаа орой хасаж дээ. Тийм ба. Тэгээд 7 хоног болгон юу вэ? Түүхий байдлаа ер нь авчихна. Цэцэг хасаж 7 хоног хасыг 7 хоног гаргачаад тэгээд тэсний эзнэх хүүхдүүдээ захиж дээ. Тэгэхдээ 7 хоног шууд хөдөлгөөн нөгөө жимс хоол хийж өгсөн юм. Ini mana sih? Udah semua. Sekarang harus coba cara apa? Bisa tahu hasil itu. Kalau naik hari ini buat mana pun kapan masih. Jadi kamu kita harus juga orang cara ini tahu sih. Hari nasta rasa tahu sih harus curi. Kamu besok rasa tahu.
тийм байлээ. Маш гэсэн юм. Сахар гэдэг бол маш бага. Нөгөө одоо 100 шүлэг сахар хийж байгаа 200-500 грамм. Сахар насаар нэстэй овесны нэстэй шүлэг тэрэндээ хүчин нийт дахиад сахараа басчих. Хүмүүс манайх цагаан ажлын нэстэй тэгээ 11 цагаар бичээ өгөх өдөөс орч юм. Тэгээд нэг ганцхан шингийн муу цаанаас нэг шүлгийн сахараа басчих юм байна л шүү. Эндээ нэг бичээ өгөх. Тэр бичээний ингээ басгаа хасчраад яагаад гэвэл сахар гэсэн. Манай даваа болсон. За би эцэг эхчүүдтэй нөгөө сургууль болгон дээр л ерөнхийдөө хэлдэг. Одооны хүүхдүүдийн маань нөгөө тулгамжийн асуудал, сэтгэл зүйн асуудал юу вэ гэхээр дэлгэц. Дэлхийн онц маань хүүхдийн хөгжлийн 3 ай байна. Танин мэдхэн хөгжил бие биесээ нэг шүү. 3 биш. Нөгөө дэлхийн онц хүүхд маань нөгөө энэ хүүхдийн 3 хөгжлийн маань дараагүй. Тэгэхээр хүүхд ингэж их үсэг ингэж хөгжих. Тэр бие биесээ хөгжих. Тэр хүүхд нөгөө үсэж чадсан, хөгжих чадсан. Юугаар нөгөө би нэг салаад авах хүмүүс маань яснаа бас бие биесээ хөгжих чадсан маань хүүхд нөгөө дэлхийн онцод хөдөлгөөн хөгжих суусаад хөгжих чадсан. Бие биесээ хөгжих дараагүй. Рамаа тийм. Бүгд ганцхан нөгөө одоо шигүү яаж юм. Тэгээд манай зүйл байна. Ингээд зааж тийм нөгөө зүйл яаж юм. Рагу ингээд одоо одоо бид хэлсэн. Тэгвэл вот яга одоо нэг список юм яа. Тэгсэн юм насаа. Тэгээд бүгдийн нуу гэдэг. Тэгээд энэ зам нэг шиг нөгөө тийм ажтай. Тэгвэл чимээгүй юм шиг байгаа хайсан яриад авах. Тэгээд амин хайсаа үсэх удаавчаас нэг хүн хүчтэй санаатаж яах. Тэгэхээр бүгдийн гол чухал зүйл буюу энэ түүх бид нэг нэг шиг гол шиг нөгөө сэтгэл зүйн инженеэрс хэлдэг нөгөө юм байна. Тэр нөгөө юм насаа байх юм маань явах удаавчаас бид бүгд хэлсэн. More just things to do. What can I say? I think things to watch. What is the amount of action? Have you watched it? Yeah. The only thing I'm saying is, I think so. Because I don't know if it's there. This is what I'm saying. Одоо нөгөө энэ сэтгэл зүйн өрөө нөгөө хүүхдэд сэтгэл зүгээд хийж штэ тий. Хүүхд чинь ингээд гэрт байгаа бидний сэтгэл зүй харилцаа хандлага дээр нэнд ирээд ингээ багш тэгээд ингээ эргэн тойрно гэдэг нөгөө өөрс нь огт хамаарахгүйгээр ингээ нөгөө сэтгэл зүйн хуурж өөрчлөгдөж байгаа штэ. Тэнгүүд одоо ийм хөтөлбөр зориг байж болох уу? Манай хүүхдийн сэтгэл зүйг багшийн сэтгэл зүйтэй, ээж аавын сэтгэл зүйтэй, ах эгчийн сэтгэл зүйтэй ингээд хамтдаа бид нэг ингэ хичээлж болох юм уу? Эсвэл тэрийг онцлуулад нөгөө дутуу байгаагаа заалгаад тэ ингэж бол ийм зориг хөтөлбөр ч юм уу байж болох уу? Жишээ нь энд багш нь та нар ингээд хүүхдийн сэтгэл зүйг маш өндөр түвшинд хөгжүүлээд тэрийг ингээ байх хэвээр хэмжээнд нь байлгаад заагаад ингээд авирцсан чинь хитэн авирчаад бид нэр эвдээд идэг бол яах вэ? Тэгэхээр бид нарыг бас ингээ хамт яаж болох вэ? Бид нар чинь ингээ нийгмийн амтан байгаа шүү дээ, тэ. Миний сэтгэл зүй гэртээ нэг өөр байна, ажил дээр нэг өөр байна, гадаа гудамжинд нэг өөр байна, тийм ээ. Энэ болгоныг бид нар ингээд бас хүүхдтэй хамт нийлүүлж одоо харилцан ингэж сурах боломж байгаа болов ийм хөтөлбөр байж болох уу? Тэгээд бид нар ийм юмд хамт сурж болох уу гэж асуув. Багшчныг багш би хичнээн одоо хүүхдийн юм таана ингэж болохгүй. Хичнээн хэлээд зих маань жоо хүүхдээ нөгөө хичээлийн давхаргүй. Зих маань өшөө авах байлаа. Өсгөдөө амарч. Тэгээд бид нар дэс хамтран ажиллаж байна. Тэгэхээр яа гэж хаалгаа байгаа чиглэл би сард нэг удаа эцэг зүйлээс боосоо явдаг. Тэгэхээр энэ сард би эцэг зүйл хасах болтыг ангийн эцэг юм улаан юм гэж байгаа. Тэгэхээр та ямар сэдвээр суралт амаар нэрээ хийж болно. Мэдээж юм хэлцүүлэн маягаар бол айгуу үнэтэй харж байна. Тэгэхээр уртынхаа дараа юм хэлцүүлэн маягаар бас. Тэгэхээр өөрсдөө нөгөө цагаа тавлаа. Зав зайтай үгүй. Жишээлбэл ажлын цагаар эцэг зүйл маягаар баг нэг байхгүй. Тэгэхээр ажлын бүх цагаар ч юм уу 5 хагасгийн суулаад дараа 30 минут суулаад хэлцүүл хийгээд гарч. Тэр айгу үр дүнтэй байсан те багшаа нөгөө манай ажил чи ингээд нөгөө яг ингээд нийгмийн юм ажил биш бидний хийж байгаа ажил ингээд огт нүдэнд харагддаггүй хүмүүс ингээд цахилгаан тав хаанаас гарч ирдэг юм бэ тэнгүүр та нар ингээд асуудал мэдгүй шүү дээ бид нар ийм нөгөө нийгмийн биш юм сэтгэл зүй тусдаа тэгээ дээр нь тэр сэтгэл зүйн ингээд эго амар өндөртэй ажиллахгүй тэгээ нөгөө манай ажил тэрвээ мэрэгжлийн биш сургалт ирээд хүн ингээд танад ингээд хичээл орё гэвэл амар хэцүү дургу баг хүмүүс ингэ сонсдгоо
байсан байхгүй юу. Тэгээ би маа ажил дээр нэг ордны ажил гэж зохион байгуулагдаад тэрүүгээр дамжуулаад би цэцэрлэг дээрээс мөхтөө даргыг тэг нэг 2 багштай хамтаа авчиад тэгээ нөө хүүхд таны гэр бүлийн юм шүү чи гэр бүлийнхээ тэр шүү танай хүүхд чинь тэр шүү гэж заалгасан чинь тэд нар бүр үнэхээр лаг хүлээж авсан заяа. За та бүхэн бүгдээрээ мэдж байгаа сургуулийн хөтөлбөр гэдэг юм бол бүх ангид байдаг 2 настай, 3 настай, 4 настай хүүхдүүдийн нас болгоны онцлогоор агуулга нь багаасаа хөнгөнөөсөө хүндэрсэн хэлбэрээр сургуулийн хөтөлбөр маань бол бүх багш нар дээр нь гар дээр нь байж байгаа. Сургуулийн хөтөлбөр дээр үндэслээд бид нар сургуулийн чиглэл болгон дээр үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. За та бүхэн хамгийн эхлээд энгийн зүйл нь юу вэ гэвэл өдрийн дэглэм гэдэг. Бид нар бол гэрт болох өдрийн дэглэмийг төдийлний хүүхдүүд нь мөрддгүн байна гэж би бол ойлгоод байгаа. Миний ач зээнэрээс хараад би өөрийнхөө ач зээнэрээс яагаад гэвэл нэгдүгээр өдөр унтуулж авшиг. Хоёрдугаар унтах цаг нь яс тас биш вэ. Тэгээд цэцэрлэг бол яг өдрийн дэглэмийн дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг. Хүүхэд өглөө хүлээж авлаа 8 цаг 9 цагт хүлээж авлаа. Аваад хүүхд маань хоолойгоо зайлшгүй бийдсэн. Гарааваа дараа нь тасглаа хийн цагаа уун 10 цагт хичээл үйл ажиллагаанд бэлтгэхэд орно. 12 цаг 10 цагаас эхлээд 12 цаг хүртэл тасралтгүйгээр сургалт үйл ажиллагаа маань зохион байгуулдаг. За тэгэхээр өмнө нь бол бид нар ингэдэг байсан. Бэлтгэн хөтөлбөрөөр хэрэгжихээс өмнө 91 оны цагаан хөтөлбөртэй байх үед бид нар бол зөвхөн 10-аас 12 цагийг л ерөөсөө сургалт үйл ажиллагааны цаг гэж үздэг байсан. Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр 15 оноос хойш хэрэгжснээс хойш өглөө таны хүүхдийг гараас нь хүлээж аваад оройны тарах цаг хүртэл таны хүүхдийн хөгжүүлэх үйл ажиллагааны цаг гэж нэрлэгдчихсэн. Тэгэхээр хүүхд маань өглөө танад хүүхэд цэцэрлэгийн хаалгаар багштайгаа мэдлээд ороод ирж байгаа. Орой баяртайгээд явж байгаа энэ цаг мөч болгон бол яг хүүхдийн одоо таны хүүхдийг хөгжүүлэх бүх цагийн тасралтгүй 10 цаг таны хүүхдийн цэцэрлэг хэмжлэг үзүүлж явж байгаа гэж та бүхэн бүгд ойлгож болно. За бүлэгт орж байгаа үйл ажиллагаанаа сургалтын чиглэл нь бол бүх бүлэгт яг адилхан орж. Математик хичээл гэж орж, хэл яриа гэж орж, биеийн тамир гэж орж, дуу хөгжим гэж орж, байгаль нийгмийн орчин дүрслэхгүй. Ингээд 6 хичээлийн 4 сургалт үйл ажиллагааг бүлгийн багш нар 2 үйл ажиллагааг өөр бүлгийн багш нар зохион баг. Дуу хөгжмийн багш Дэжидмаа, биеийн тамирын багш Сүнжидмаа гэх. Тэгээ хууч өмнө нь бол бид нар тийм манай тэр нөгөө оронтав норомтын батлагдаг байхад бид нар 6 сургалт үйл ажиллагаагаа 5 хоногийнхоо 5 хоногтоо 2-2-оор нь үйл ажиллагаагаа бид нар зохион байгуулдаг байсан бол энэ хичээлийн жилээс эхлээд дуу хөгжмийн багштай, биеийн тамирын багштай, бусад багш нар маань 4 сургалт үйл ажиллагаа ингээд зохион байгуулж орж байгаа. За дээрээс нь хүүхдүүдэд маань надад хамгийн аймаар анзаарагдаж байгаа зүйл та нар энийг хардаа. Бид нар хэдэн цаг цэцэрлэгт байгаа вэ? Хэдэн цаг байгаа хүүхдүүд маань? За тоол та нар 50 цаг ажиллаж байна. Тоолтой. Бараг 10 цаг байх гэдэг юм. Тэгэхээр хэдүүлээ юу яагаад багшны юм. Одоо багшны бүрэн дээр судлаад. Багангийн хүүхдүүд маань ийм таарчгийг өмсч байгаа хүүхдүүд 20%. Багангийн ээж аваад их сайн. 20%. Айгу. За дунд ангийнх нь 50% өмсч байна. Энийг. Ахлах ангийнх нь 70%. Бэлтгэл ангийнх нь 90%. Багш нар яагаад хэлэх вэ? Биеийн тамирын хичээл ороод би мэдрээд байгаа юм уу? Багш нар мэдрээд. Тэгэхээр ээж аваад энэ таарчгийг юунд өмсөх тавчаа та зориулсан хэлдэг. Усан дорогтой өмсдөг таарч. Тэгээ би сая би биеийн тамирын хичээл орохдоо зэрэг хүүхдүүд маань яа хэцүү шүү. Тэгээ энэ чинь нөгөө шал зураг зур энэ тэгээд эрүүл мэндийн хувьд энэ ямар юу шүү. Та нар өөрсдөө ээжээд манай ээжүүд яг гэдэг дүүхэлтэй яваад дэлгүүр хөршөө хийж байгаа юм шиг гэдэг яг ээгийн бушиг хайж чадсан боддог үстэй яг тэрнтэй адилхан 10 цаг нолдог хүсдэг юм байна. 10 цаг. Тэгээ би бэлтгэл ангийн ахлах ангийнх нь би өөрөө орж хүүхдээ 5 цагаас нөө гэдэг. Тэгээ бэлтгэл ангийн цэврийн ангийн 4 хүүхд цалин ирсэн. 4 хүүхд харамсалтай гоц. Тэгээ би бол том ангийн хүүхдүүд өөрөө орж хэлээд тэгээд энэ таарч хэрэгжих юмсгүй. Энд чи усанд ороход өмсдөг зориултыг таарч хайлтахгүй болгохгүй өмсдөг таарч. Тэгээд ингээ багш нөгөө сорил морил аваад ингээ хүүхдүүд ингээ үсрэг хэрэж цуураад очиж. Энэ хүүхд маань дасалдаа уран гүйцэтгэв. Би тамирын хичээл гаргахад тухай цуураад байж. Тэгээ нөгөө хүүхдийн өмнө нөгөө буцаагаад нэгээ тавьчихсан дээрээс нь дараад байж. Аваад ингээ цуу. Тэгээ их хичээлийн зүйлээ багш нь яг ажиг хийж байгаа. Ирэх хичээлээр яг энэ утгачаа энэ цаахан өмсөхгүй. Манай багш нарыг хардаа та нар өөрсдөө хардаа ийм шахаа ийм чиг татах гутал юм байна уу? Та нар дэлгүүр дараад энэ чиг татахгүй гэж утгаа асуудаг байна тийм ээ. Тэгэхээр тамины энэ аюул хүүхдийн эрүүл нөгөө бүр
Таарсан ингэ. Тэгээ одоо та өнөөдөр орой багш нараа би энэ ээж аваад суулгаж өнөөдөр орой та бүх таарчнууд өгч болно. Ганцхан сар хэдүүлээ ядаж ганцаар чиг татахгүй таарчтай байж байгаа. Сандалтай, гүйцтэй. Чигээр татахгүй заавал таарч өнсөж болно. Гэхгүй шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ ядаж ганцхан сар ч гэсэн. Ядаж хүүхдийг эрүүл мэндийг тэрийг зүгээр за энэ заачдаг. За багш нь заацсан чи бид өөрөө хийчихвэл гээл. Тэгээ энэ хэдийн то зааз бид очиод багш нь өөрөө дахиад заачдаг гэж тулдаг байсан. Тэр их буруу байна. Одоо ер нь өнөөдрөөс эхлэхэд манайхаа ч гэсэн хүүхдүүдээ ихэд эргэлүүлж болноо. Багшийн заасан юм гэрт нь очиод нэг өөрсдөөс нэг хотлаач гэсэн нэг загнаад хотлаач гэсэн нэг нүүрэн дээр нь задахгүй ч гэсэн бас нэг багшийн яаж заадаг тэрийг нэг өдөр яач гоо дараа нэг үнсчих чаваарай. За нэг тийм сэтгэл бас маш их орлоо. Тэгээ яг хүүхдүүдтэй ингэ тулаагдсан ч өнөөдөр би одоо манаа өгч чадахгүй дээ. Манаа өгч хөвчлөнд өгөнд орох гэж багш нарын үг нь маш сайн орд юм байна. Тэгээ өөрсдөө тэндээс маш сайн юм хүлээж авд юм байна. Энийг яг одоо бид нар хөгжүүлэхэд бол гэрт нь яг ийм үн бас нэг тодорхой хэмжээний те 30-40 минут ч гэсэн энийг гिचг гэж сайн хэлж байхаар юм байна. Тэгвэл ер нь багш нарын үр дүн заасан те жил шугал нүдэж байгаа шүү. Ер нь өдөр шөнөгөл нүдэж байгаа шүү. Тэрийг ер нь хүүхдүүдтэй бас үлдээхэд бол бас эцэгчүүд өөрсдөө бас хамтрах юм байна шүү. Хичээл хэлээ да. За сайн байна уу та бүхэнд мэдээ хүргэе. За манай хөлт баг бие бүлэгт явдаг. За тэгээд ангид нь ороод суусан чинь манай хөлт хичээл сууггүй. Орсон чинь уйлал тэгэл гарагцсан. За тэгээд ер нь бол 15 минут анхаард юм байна. Яг тэр хугацаанд багш бол үг саггүй нөгөө босоод ингэрэ тэгэрэг дандаа хамтаа ажилладаг. Юусэн ингэ 50 суух засаж авдаг юм байна. Тэгээд нөгөө хүүхд чинь ганц юм барьчаал шал өрөм хийгээл ижиж яваал. Тэгэл за тэр болгоныг одоо аргалж хичээл авч байгаа одоо багшийн чадвар юм даа л гэж харлаа та. Манайх чинь хөдөө өөртөө мэлэг хөдөлгөөнтэй хөвгөлтэй. Дээр 2 ихтэй манай хүч хүмүүстээ баг. Анх хэрэгтэй 9 сард орж ирэхэд бол ангидаа хамгийн хэрэгтэй 5 он байсан. Тэгээ ягаад гэвэл өөрөө багасаар хэрэгтэй бүтэн шивштэй ажил хийвчдэг. Багасаар хэрэгтэй цэцэрлэгээр яашлаар явуулсан. Эрдэнэ тогтоож яашлж явж исэн. Тэр өөрчлөлт арай цаваа байсан. Одоо ерөөдөө анзаарагдсан зөвлөл нь бол хэрэгтэй. Би 11 оноор штэж хэлдэг. Тэгээ зарим доод 21 он юм шиг. Энэс өмнө би хэрэгтэй ажил цагааг хийсэн. Энэ хугацаанд ерөөдөө ажиллаж байсан зөвлөл юу вэ гэвэл хүүхд ерөөдөө хэдий хол байгаад тахаар шүү. Өгч чирч тийм би. Харин яг хэлцүүл бол өөртөө сая их ангид нараад харамжаад байна. Би чи ягаад тэр урд шөнө ерөөдөө ажилласаа байгаа зөвхөн ирсэн. Өнөөдөр ерөөдөө сая ерөөдөө ангид нараад өөртөө байгаа. Түрүүн яг юм өглөөрээ 10 цагаас шууд ангид нараад шууд гүйж ирээд гутлаа бариад тэгээ шууд гарах цаг нь болоогүй штэ гэхэд чи шууд явна гэдэг байж. Тийм байна. Тийм сурагт айлтлагтай хүүхдүүдтэйгээ орох байгаарай. Айлтлагтай хоорондоо ярилцаж. Энэ зүйл маань тохиолдолтой багсаад байна. Уучин бол бидний хүүхэд байхад нэгтэй эцэг эхчүүд хоорондоо гэртээ ихтэй шагаал надаа энэ зүйл нь урдмал багсаад байна. Ягаад гэвэл энэ утас техникийн төвчтэй хөгжинтэй холбоотой тэр байдал байж байгаа. Тийм ба тэр зүйлийн буцаагаар энэ хүүхдэд нэртөө сургаач энэ хүүхдүүдийн буцаагаар тэр гэр бүлийн уур амьсгалын эргээр болгооч. Энэ байдал маань энэ хүүхдийн хүмүүж хэрэгтэй илүү өөртөө төвхөн болно. Энэ багш нарт бас илүү төвхөн болно. Тийм болохоор энэ тал дээр өөртөө анхаараач. Харин одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүдийн нөгөө хувцлалт бидний энэ хариуцлагыг хариуцж байгаа ялгаатай байдал үүсэхгүй байх гэдэг тал дээр бид нэр жоохон анхаарах хэрэгтэй болсон юм шиг байна. Сая хэн багшийн ангид орсон биш нөгөө нэг давхурт сүнжээ өгшөө хуучаа ангид Цэнгэл өөр өгшөө ангийн хүүхдүүд бүгдээрээ ижлэх хувцастайсан. Дахиад нэг шар хувцастай хүүхдүүд бүгдээрээ ижлэх хувцастай. Тэгэнгүүт нөгөө нэг тэр ялгаатай байдал үүссэн гэдэг нь одоо хүүхдүүдийн нөгөө ийм мэдрэмж суух тусам тэр чинь өөрөө хүүхдэд айгүй их стресс болдог юм байна л да. Манай гэрт тийм асуудал үүсээд байна. Өглөө хосоод хувцас хамс гэхээрээ би энийг өмсөхгүй. Манай ангийн тэр палажтай юм ирсэн байсан. Би энэ палаж өмсмөр байна. Эсвэл миний энэ палаж тийм байна, ийм байна гэдэргээд энэ нь өөрөө нэгдүгээр хүүхдийн сэтгэл зүйд бас нөлөөлж идэг юм шиг байгаа. Хоёрдугаар тэр ялгаатай байдал. Гуравдугаар манай ангийн нөгөө нэг хин те нэг хүүхд жижиг хүүхд тааш нөгөө хөө тэр ингээд нөгөө яг ижилхэн хувцас өмсөхгүй болвол тэр хүүхдийн хувцас арай муухай байгаад байна. Бус хүүхдтэй өөрийгөө харьцуулах гэдэг те энийг хэдүүл ингээ анхаарах хэрэгтэй болчихжээ. Яг ижил хувцастай.
яг ижлэхэн тавчигтай. Бүр яг ижлэхэн ийм орчноос ижлэхэн юмыг ингэж авахгүй бол одоогийн хүүхдүүд нөгөө Z generation-ийг чинь дараа нөгөө дижитал тэгээ одоо нэг чи дахиад онлын дахиад нэг өөрөөр тий өөр юутай болчиход штэ. Харин энийг хэдүүлээ ингээд ирэх хичээлийн жилээс бүгдээрээ ярилцаж тохиролцож цэцэрлэгийн хэмжээнд зохион байгуулвал багш нарт ямар санагдаж байна? Та нар тэхүү эсвэл ингээд эцэг эхчүүд нийт маасаараа юу гэж бодох вэ? Хэрвээ та нар ингээд одоо хятадтай ирээд үзчихвэл хятад улс даяараа нэг бэлтгэл явуулцтай байвал яах вэ те? Хятад улс даяараа нэг ийм цамцтай бодволтой хүүхдүүд тэр нь аягүй чухал нөгөө анхаарал сарнихгүй бах багшийн зааж байгаа юмнаас хажуудлынх нь найзынх нь талааж анхаарал татаад байвал айгүй хэцүү байгаа гэдэг юм шиг гэлээ шүү дээ. Тийм ээ. За надад нэг ийм санаа байна. За бусад хэрэглэгдэхүүн юм дээр бол санаа алгаа ангууд айгүй гоё цэвэрхэн байдаг. Угаасаа тэр бол дотны яриад ахын байхгүй. За багш нь биеийн хэмжээг цус ижилсэж чадвал хичээл ороход хэцүү юм бэ. Нэгдүгээр өсөлт хараалт болно. Халаачны үг яаж үсэх тийм ээ. Жинс өмдөлтөө үг яаж хараах тийм ээ. Тэгэхээр багш нартаа санал тавьсан. Санал тайсны үндсэн дээрээс манай багш нар эцэг эхчүүдийг яриад өнөөдөр багш нар хуваараараа 2 бэлтгэл маань энэ тамир ордог байхгүй юу? Тэгээд тэр 2 ангийн хүүхдүүд маань ижил хүчтэй байж байгаа юм. Тэгээд би тамир ордог хуваартай өдрүүд наадар шар бодлоготой нөхдөд чинь би тамирын хавцыг сая энэ хичээл ороход өмөлсөн байна. Тэгэхээр зүгээр эцэг эхчүүдийн хувьд зүгээр харилцаа ажиллах юм gibi янз бүр зарим ээж аваад хүссэн байлээ. Яг тийм цэцэрлэгээс гэр хоёрын хооронд явахаар хамгаалц олсон. Энэ дээр ирээд бусад адилхан хөнгөн шиг болцтой байна. Зарим эцэг эхчүүд бол бүлээн зөвшөөрсөн. Яг энэ цэцэрлэгтэй ганган байж л гой байж л энэ чимэглэл мэмглээ нууж тасдаж л хамаагүй яг юм бэл. Тэр энэ бол англи хэлээр ярьж байгаа багш нартаа ярьж байгаа асуудал шийдэж болох асуудал юм. Энэ бол өнөөдөр олж хараагүй угаасаа хүүхд хамгаалтлаасаа энэ цэцэрлэг бол бус цэцэрлэгийг бодвол аюу хэмжээ төрүүлж халахдаг юм шиг санагддаг. Жишээлбэл та хэд минь нарсах нэг шатны энэ хажуудлын хүүхд хамгааллыг анх 3 дугаар цэцэрлэг хийжсэн. Тэгэл бус цэцэрлэгүүд хийсэн ч гэдэг ч юм уу. Тэгээ энэ хүүхд хамгаалтлаасаа бол миний хувьд бол аюу одоо тий сайн гэж хардаг. Бусдаар нэг тийм нэг гой ганган ч тийм одоо нэг амар тийм тогтчлт дээр бол би нэг тийм одоо юу хардаггүй байгаа. За тэгээд миний хувьд болохоор манай 2 хүүхэд бол ахлах тэгээд ахлах бүлэг бэлтгэл бие бүлэгт явдаг. Тэгээд өнөөдрийн нөгөө цэцэрлэгийн нэг өдөр гэж одоо үйл ажиллагаанд оролцсон учраас нөгөө яг хичээлийн багш нар болон хүүхдүүдийг ингээд 2 байдлаар бас ингээд сая бодоод ажиллаад бич тэмдэглэсэн юмнууд бол байна. За тэгээд хамгийн дөрөнд бол нөгөө нацаг дөржин ангид дижитал багш мань орж исэн. Тэгээд нөгөө нэг бүх хичээлүүд маань ингээд уялдаа холбоотой. Жишээлбэл дуу хөгжмийн хичээл яаж ордог бол тоо гэж зүгээр боддог байсан тий одоо зөвлөг дуу. Тэгээд нөгөө өгнүүд амар юу штэ нэг жоох хэцүү дөө. Одоо бор шувуу юу нисэн буугаад ямар цайрна эдрээд байгаа штэ. Гэтэл одоо тэр цайрна гэдэг үгийг чи одоо хүүхэд ингээд одоо ямар утгатай юм болоо гэд тэр дуу түрүүнд яг ингээд бодож байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг багш ингээд багшийн хувьд бол хүүхдүүдэд ингээд айгүй ойлгомжтой тайлбарлалт юм байна. Айгүй ингээд хилэнгүүд яг тэр үг нь санаанд орохоор тий. За хоёрдугаарт нь бол итгэжүүлэхийн арга нь айгүй сайн надад таалагдаад жишээлбэл одоо нөгөө сүнжээ агшийн төрөний хэлдэг бүх хичээлүүд ингээ уялдаа холбоотой. За нөгөө нэг юу мэлхийний дуу байгаа байхгүй. Тэнгүүд мэлхийний бага сандал доор тавиараа гэж байгаа байхгүй. Гэтэл нөгөө тэр чинь байр шил орон зай мэдрэмжийг хүүхдэд суулгах. Тэнгүүд нөгөө тэр чинь зарим хүүхдүүд нь ингээ янгууд яг дуурайгаал энд бишээ энэ доор нүд яг ийшиг ингээ чихээд хийгээд байгаа байхгүй. Тэгээ энэ хичээлүүд нөгөө юм уялдаа холбоотой гэдэг энэ багаар ажиллах энэ юм маш сайн ингээд бүр таалагдлаа надад тэр нэг одоо юу гэдгийг онцлох тий. За тэгэнгүүт нөгөө сургалтын эргэлэгдэхүүн энэ аргачлалыг одоо айгуу сайдаг. Жишээлбэл сая дуу хөгжим хичээл дээр 3 юмыг туршиж байгаа. Нэгэ үлээдгээр нөгөө нэг юу авдаг, амьсгаа авдаг нэг хэрэгсэл. Хоёрт нь нөгөө нэг энэ юу вэ те? Одоо мэлхийний тим. Тэгэнгүүт энэ багш нар айгуу энэ одоо тий энэ арга зүй, энэ аргачлал, энэ хэрэглэгдэхүүнийг бол айгүй ингээд бүр ингээд үр дүнтэй хийдэг юм байна гэж ингээд яг зөвхөн дуу хөгжим хичээл дээр шүү дээ. Би ерөөс анх удаага дуу хөгжим хичээл дээр суучин цэцэрлэгийн хүүхдийн нөгөө зөв нэг дуулаад тэгээ нөгөө энэ хүүхдүүдийн хувьд болохоор яасан гэхээр хамтаж ингээд нэгэндээ ингээд жишээл буруу ингээд үг хэлэнгүү цохиод байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөөх нь ингээд дагад дуулаад ч юм уу тий тэгэнгүүт айгүй өөртөө ихтэй сонсгол сайтай. Надад бол дуу хөгжим хичээл бүр үнэхээр ингээд таалагдлаа. Тэгээд эцэгчүүд ерөөхдөө хүүхдүүдийнхаа хичээл дээр ингээд нээлттэй ирээд бай одоо суух айгүй ингээд чухал гэдэм байна. Нөгөө нэг цэцэрлэгийн нэгдэг арга хэмжээний одоо мотивац өгсөн. Одоо бид нар нэрээлийн таавч өмсөг нэрэл тэгдэг штэ гэдэг ийм нэг өгсөн юм өгөөжтэй юм тий одоо үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэгээд тийм багш нартаа болон
маш их баярлалаа. Тэгээд энэ цэцэрлэгт одоо хүүхдүүдээ өгсөн одоо өгсөндөө бүр айгүй их талархдаг. Тэгээ энэ нэг бүр ингээ байнга би хэлмээр санагддаг. Яагаад гэвэл бүх зүйлээр юм нэг арай нэг юм өөр тийм цэцэрлэг наа гэж надад бол юм санагддаг. Тэгээд багш нартай болон тэгэл энэ эцэг эхчүүдийг оролцуулж байгаа энэ үйл ажиллагаа нь бол маш их юм таалагддаг.